За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурч байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн байна. Студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн зочноор Дүүдүү шинжлэх ухааны музейн захирал Даваа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Урилгыг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. Сайн байна уу? Урьж оролцсон баярлалаа. За өнөөдөр үзэгчтэйгээ бас Дүүдүү шинжлэх ухааны музейн үйл ажиллагаа болон за дүүдүү машины талаар бас ярилцуулъя гэж бодоод өөрийнхөө нэрсэн юм аа. Тэгээд юуны төрөнд музейнтэй шинжлэх ухааны музейн одоо үйл ажиллагаатай хэдүүлээ танилцаад яриагаа эхлэе гэж бодож байна. За дүүдүү маань анх 2008 онд дүүдүү машинаар эхэлжсэн. Тэгээ хүмүүс ер нь дүүдүү машиныг сайн мэддэг гоёдаа тэгээд 10 жилийн одоо хүүхдүүд нөгөө хөдөлмөрийн хичээл хийж ордог байсан шүү дээ. Хөдөлмөрийн хичээл дээр мотор машин хийгээд нэг ч уралдуулдаг байлаа. Би ч гэсэн багтаа бас дүүдүү машиныг хийдэг байсан. Тийм. За тэгээд тэрнээс хойш болохоор ер нь үндсэн дүүдүү юм маань хийдэг юм болохоор хүүхдүүдэд одоо тоглоомоор нь дамжуулан шинжлэх ухааны боловсрол олгох те энэ зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд дүүдүү шинжлэх ухааны музей маань болохоор одоо зайсан ил цогцлборын 5 давхарт одоо олон улсын нөгөө Children's Museum гэдэг юм ойлголт байдаг. Тэр нь бол яг нөгөө музей биш, бас шууд тоглоомын газар биш. Хүүхдүүд одоо тоглоомгоо амьдрал суралцах, тэ тоглоомгоо шинжлэх ухаанд суралцах тэр орчин боломжийг бүрдүүлсэн одоо тийм орчин гэж хэлж олно. Тэгээд музей дээр ирсэн хүүхдүүд бол ер нь гэр бүлээрээ хүмүүс одоо хүүхдүүдтэйгээ хамт тоглоод ирсэн хүн болгон юм шинжлэх ухааны туршилт үзээд тэ гараараа ямар нэгэн одоо юм туршилт воркшоп бүтээлүүд хийгддэг тийм одоо орчин байна. Тэгээд бидний хийдэг одоо үндсэн ийм зарчим болохоор бид нэг юм 3 хийгийн зарчим гэдэг. Хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй гээд бүх хийж байгаа зүйлээ ер нь яг тийм байхын төлөө одоо хийдэг гэсэн. Өмнө жилүүдэд би нэг тэр сансрын шинжлэх ухааны сансрын 7 хоног гэж болдог те. Тэр чинь нэг зайсан ил дээрээ бас болоод байдаг те. Тэрэн дээр нэг очиж исэн яг нэг хүүхдүүд яг тэр тухайн орчинд нь яг ингээд бүр сансрын нисгэгчийн хувцсын ч хүртэл ингэж өмсч үзэх, барьж үзэхтэй шууд яг тэр нэг орчинд нь очиод яг тэндээсээ юм мэдлэг шууд авдаг юм. Тэр нөхцөл байдал нь надад маш их таалагдсан л да. Ер нь тэр нь бол жил болгон одоо сансрын 7 хоног гэж ч юм уу өөр ямар одоо нэг юм одоо хүүхдүүдэд нэг чиглэсэн тийм ер нь өдөрлгүүд болдог шүү дээ те. Ер нь ямар өдөрлгүүд ер нь зохион байгуулагдсан юм бол танахаас. Тийм. За сансрын 7 хоног маань болохоор 99 онд Нүүбийн тогтоолоор одоо ерөнхий ассамблеийн тогтоолоор байгуулагдсан юм олон улсын одоо ер нь хамгийн том юм сансар шинжлэх ухааны association холбоо гэсэн. Тэгээд тэр нь бид нэр 2022 онд аль биесний юм координатор болоод тэгээд Монголд анх удаа зайсан илдээ 22 23 онд сансрын 7 хоногийг зохион байгуулсан. Тэгээд энэ нь болохоор жил болгон яг 10 сарын 4-өөс 10-ны хооронд болдیں۔ За тэгээд бид нэр 24 онд болохоор яг анх удаа 21 аймагт зэрэг тэгээд Улаанбаатар хотод болохоор UJ аренад зохион байгуулсан. За тэгээд мэдээж энэ дээр маань бол маш олон байгууллагууд ингээд дэмжлэг үзүүлэн хамтраад оролцсон. Ялангуяа 21 аймагт бол зохион байгуулахад Unitel систем хабаар ингээд дэмжлэгтэйгээр бас зохион байгуулж байгаа. Тэгээд ер нь бид нөгөө арга хэмжээ ивентүүд хийгээд байгаа нь энэ боловсрал энэ шинжлэх ухаанд олон нийтийн одоо оролцоог нэмэгдүүлэх те бусад одоо салбарын одоо голлох хүмүүс те бизнесийн байгууллагуудын хүртэл энэ яг энэ боловсрал шинжлэх ухаанд анхаарлаа хандуулахад нь л одоо хувь нэмрээ оруулах ийм зорилготой хийдэг гэсэн үг. Ер нь бол анхаарлаа хандуулах ёстой салбар гэж усалж байгаа те. Тийм одоо тэгээ нөгөө зөндөл жоохон таагүй мэдээлэлүүд байгаа даа шүү дээ. Шинжлэх ухааны чиглэлээр сонгож суралцж байгаа оюутнуудын жил ирэх тусам багасаал зарим ангид нь нэгэн оюутантай тэргээ зарим нийслэлт авахгүй хэмжээнд хүрж байна. Нөгөө бид нар чинь инженер шинжлэх ухаан энэ чиглэлийн хүмүүс олноор түрэн гарч ижил бид нар чинь бүтээгч үндэстэн бүтээгч хүмүүс бий болно те. Тэгтэл энэ нөгөө салбар маань орхигдоод ялгаа авахгүй яг ингээл бидний аав ээж бид нар ч гэсэн ширээний ард шишилээ хараа суугаа шинжлэх ухааны хичээлийг ном болоод үздэг гэсэн. Одоо яг ийм хэвээр байгаад байгаа. Тэгэхээр энэ ойлголтыг өөрчлөх те энийг одоо би үл ингээ хүүхдээ яг энэ чигээр энэ нийгэмд ингээ энэ боловсролын тогтолцоонд өсгмөөргөө байхгүй те. Тэгэхээр яг бид нэр одоо хамт олон яг л энэ л
зүйлийг л өөрчлөхийн төлөө ингээд нэг жижигэн ч гэсэн хувь нэмрээ оруулаад явах зорилгоор юм үндсэн үйл ажиллагаанаас гадна ингээд ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулж нөлөөллийн ажлыг хийдэг гэсэн. Түрүүн бас хэлсэн тийм нэг хөнгөн байдлаар, хөгжилтэй байдлаар тий хүүхдүүдэд бас ингээд багаас нь хүүхдүүд ч одоо ээж аавд нь хүүхдүүдэд агуулад очихад тий ийм байдаг юм байна шүү гэдэг нэг ойлголтыг өгөөд байна. Үйл ажиллагаанууд ч тэр за шинжлэх ухааны музейн хувьд ч гэсэн очиод үзэхэд тий ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд хамгийн их хөвчлэн очдог бол ер нь очих боломжтой гэдэг юм болоо мархад тий. Дудуу музей дээр бол хөвчлэн 2-оос 12 насны хүүхдүүд ер нь очиход тохиромжтой байдаг. За тэгээд ер нь бол бас нэг гэр бүлээрээ тэгээд том жижиггүй ороод бүгдээрэнд нь хийх зүйлс байдаг. Бид нар ч нөгөө хүүхдүүдээ зүгээр ингээл тоглоомын газар оруулаад тоглуулад орхичих биш. Хүүхдүүдтэйгээ юм хамт тоглох, хүүхдүүдтэй хамт чанартай цагийг бий болгох. Ер нь хүүхэд одоо тоглож байгааг харж байгаа бол та тэр сурах үйл явцыг харж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдээ яг ямар хүн болж яаж төлөвшөж өсөж байгааг те юун дээр ямар хандлага гаргаж байгаа гэдэг дээр хүртэл ингээд гэр бүлээрээ ер нь оролцох бас олон хөтөлбөрүүдийг бид нэрс бий болгосон байдаг. Тийм. Дүүдүү машины хувьд те за энэ анх яг ингэж санаачлагтаа зохион байгуулагдаад ингээд явсан энэ төслийн хувьд ер нь бол яг хүүхдүүдэд хэр нөлөө үзүүлсэн гэж ер нь бодож байна. Та хэд одоо бол тийм үр дүнгийн нөлөө харагддаг уу? Ер нь хүүхдүүдэд бас нэлээд том тэр сонирхлын татсан ийм том гоё төсөл болж чадсан болоо гэж бас худаа хараад идэв. Тийм. Хүн харахад бол энгийн л те нэг дөрвөлжин мод тэгэл дөрөв дугуй байгаа. Тэгэнгүүт тэргүүр чинь яг хүүхэд өөрийнхөө хүссэн загварын машиныг тэгэл бүгдээрээ яг нэг юм ижлэхэн материалаар уралдуулахад, ижлэхэн замаар уралдуулахад маш шал өөр үр дүнгууд гарч байгаа нь өөрөө тэр хүүхдийн бүтээл, шинжлэх ухаан сэтгэлгээг хөгжүүлж байгаа юм олон талын ач холбогдолтой. Тэгээд дүүдүү машинаараа л бид нэг хүүхдүүдэд яг инженерчлэлийн усгийн л заана гэж байна. Тэгээд цаашаа бол бусд нь те тэр физик, геометр те бусадын юм хичээлүүд тэрэ сураад явах боломжтой ийм хөтөлбөр байна. Тэгээ энэ жилээс бол дүүдүү машин яг буцаад улс орон даяар зохион байгуулагдана. Тэ нөгөө хуучин болж исэн шиг ингээл аймаг дөрвүүдийн аврагууд те усын аврагууд гэл анхны усын авраг дээр нөгөө шалгарсан аймаг дүүргээс шалгарсан эхний 2 байранд орсон хүмүүс ингэ найрамдал цусланд амруулад тэгээ усын аварга хийжсэн бас яг тэрэн шигээ энэ жил тэгээд хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдүүдийн хувьд ч гэсэн тэр нь өөрөө маш хүлээлттэй тэ нэг юм яг нэг оролцсон гэсэн сэтгэл нь одоо ингээ хүлээгээ байж идэг тийм бас нэг төрлөө болоо гэж бас хараад байгаа тийм. Энд чинь бас нэг сонирхол тэр чинь яг хүүхдийн өөрөх нэг сонирхлыг бол маш ихээр татж байгаа шүү дээ. Өрсөлдөж байгаа тийм чинь данганс өөрөө машин бүтээгээд инхээсээ гадна энэ чинь өрсөлдөө шалгараа дараагийн улсын авраг мавраг гэдэг ингээ явах болохоор бас нэлийн хүлээлттэй байгаа гэж бодож байна. Тийм энэ тэгээд нөгөө олон талаас хийх хэлээ ер нь яг энэ юм. 2 сарын 1-ээс одоо эхний шатны 2 сарын 1-ээс 3 сарын 30 хүртэл сургуулиуд дээр тэмцээнүүд зохион байгуулагдаад дууссан байх хэвээр. Тэгээд 4 сарын 20-оос 24-ний хооронд болохоор 2 дугаар шатны аймаг дүүргийн аврах шалгаруулах тэмцээн болно. Тэнд бол сургуулиасаа шалгарсан хүмүүс маань л оролцсон гэсэн үг. Тэгээд улсын аврах 5 сарын 8-нд болдог. Ер нь бол энэ хөтөлбөрийн яг нөгөө тэмцээн уралдаан гэхээсээ илүү хүүхдүүдэд яг ингээд өөрсдөө өөрийнхөө гараараа тэ машин бүтээгээд ингээд юм өөрийн юмаа бүтээн гэдэг нь өөрөө хүүхдэд одоо юм өөртөө итгэх хэлтэй тэр мэдрэмжийг өгдөг. Тэгээд сургуульд бол бас яг ингээл хичээлд сургалтын хэрэглэгдэхүүний хомсдолтой юм байгаа тохиолдолд бас нөгөө сургалтын хэрэглэгдэхүүний тэ талаас нь ингээд нөхөд ороод ирдэг. Тэгээд эн чинь өөрөө ингээд ер нь юм гоё гэр бүлийн хөтөлбөр байхгүй юу. Одоо 5-аас 7 насны ангиллалт бол тэр хүүхдэд аав ээж нь тэ ах дүү ингээд нойргүй хонжгаад хамтдаа машинаа хийгээд хүрээд ирдэг. Тэгээ бидэрт бүр ингээд өвөөтэйгээ хийсэн машин ингээд бүр ингээд 10 хэдэн жил хадгалсан машинаа хүртэл хүмүүс үзүүлгээл ингээд нөгөө гэр бүлийн бас тэр хоорондох харилцаатай боонд юм дурсамжийг бий болгож идэх тийм хөтөлбөр. Дүүдүү шинжлэх ухааны одоо музейн хувьд ч гэсэн бас хүүхдүүдэд бас олон төрлийн сургалт ч гэдэг юм уу ер нь нэг тийм зүйлсийг бас ордог заадаг тийм. Ер нь энэ тал дээр ямар сургалтууд ер нь ямар сургалтанд хүүхдүүд маань хамрагдах боломжтой байгаа тийм. За түрүү хэлсэнчлэн мэдээж ирсэн хүүхэд болгон юм шинжлэх ухааны туршилт бүтээл хийж үзэх боломжтой. За тэгээд дээрэс нь одоо манайх дээр шинжлэх ухааны дугуйлан хичээл тийм. За тэгээд онцлог нь болохоор
ийм нөгөө түрүүний л хөнгөө хөгжлөө хүртээмжтэй бүх одоо туршилт бүтээлүүд бид нэр ийм гарын доорх материалаар хийдэг байхгүй. Одоо хаанаас ч хүүхэд өөрсдөө гэртээ очиод олж аваад те нэг юм энгийн л ундааны савны бөглөө хогийн гэлгороод ашиглаад одоо чинь тэнд ингээд шүхэр хийгээд хөөрөгдөх ч юм уу те эсвэл ингээд заримгны иш нэг шприц ашиглаад ингээд хүүхдүүд ийм гидравлик кран хийдэг ч юм уу те эсвэл ингээд одоо манайх төр ингээд Худалдаа хөгжлийн банк нөгөө ашиглалтаас гарсан төхөөрөмжүүдээ биднэрт өгдөг. Тэгээд тэрийг задлаад тэндээс бид нэр хэрэгтэй одоо нөгөө пост дотроос чинь нэг юм сигнал ч юм уу те ингээд нэг компьютерс хэрэгтэй юмнуудыг гаргаад тэргээр нь ингээд электроникийн одоо туршилтууд хийгдэх ч гэдэг юм уу. Бүх зүйлс нь ер нь нэг юм энгийн гарын доорх зүйлсийг ашиглаад хийдэг. Тэгээд бид нэр энэ арга барилаа ч гэсэн нөгөө жил болгоны STEAM-X арга хэмжээгээр бага ангийн болон байгалийн ухааны багш нарт одоо хуваалцдаг, зааж хүргэдэг. Сургалтын хувьд бас тийм хүүхдүүд ч яг өөрсдөө нэг юм яг тэрийг туршиж үзээд нөгөөд нь яг ингээ биелээ болоод ингээд ягаад ирэхэр чи бүр сонирхолтой, улам илүү сонирхолтой. Магадгүй яг энэ жил чиглэлээр хүүхдүүд маань ингээ бүр улам цаашаа сонирхоод энэ мэрэгжил рүү орох боломж нь бүрдэж байгаа л бас нэг гарц юм болов уу гэж бодож шүү дээ. Тийм. Одоо ингээд багасаа ер нь юм шинжлэх ухаан гэдэг чинь юм хол хүнд хэцүү зүйл биш те. Одоо ингээл нийгэмд жоохон тоглоом тохож гэсэн нөгөө тэр X чинь хаана олсон юм уу хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэл ингээ явж идэг. Энд чинь өөрөө хүний юм те логик сэтгэлээ хөгжүүлж идэг. Амьдрал өдөр тутамд нь хэрэг болж идэг. Тийм зүйл. Тэгээд бас манай одоо олон арга хэмжээндээр оролцдог тийм хүүхдүүдээс ингээ эхнээсээ эхлээд олон улсад гадаад ингээд инженерээр суралцаа явж байгаа үзэндээ байна. Тийм яг багаас нь нэг энэ шинжлэх ухааны өөрөө амар сонирхолтой ихлээд сонирхоход те багаас ингээд сонирхоо өө эн чинь ингэдэм үү тэгдэм үү гэд сонирхлын шууд татчихдаг учраас хөөхүүд яг энэ чиглэлээрээ ингээд тууштай бас явах магадлал бас өндөр. Тийм тэгээд бас багаасаа эхлэх тусам нөгөө яг ямар зүйлийг сонгож хоббигоо болгох вэ гэдэг ч юм уу тий хүүхдүүд бол анхнаасаа шууд мэдэхгүй шүү дээ. Эцэг эхчүүд мэдээж чиглүүлж өгөн тий. Тэгээ яг дуртай зүйлийг нь олчих юм бол яг энэ хүү салбарт дуртай байлаа гэх юм бол нөгөө багтаа хэлсэн бол цаашдаа ингээд удаан хугацаанд үргэлжлэх магадлал нь бол бас их байдаг юм болоо гэж харагдаад идэг шүү дээ. Тийм. Хөөрхөн юм аа. За та хэдийн маань сүүлийн одоо яг энэ 26 онд ер нь бодсон төлөвлөсөн ямар ажлууд хийхдээ дараараас хүлээгдэж байна. Ер нь бол ихний ээлжинд бол дүүдөө машины ээлдээ бас нэг уралдаан шалгаруулж явах гэдэг тийм. Энэ бол зөвхөн хүлээгдсэн л юм эхлэх гээд байна тийм. Ааха тийм. Олон жилийгээд нөгөө бид нар дүүдөө музей тэгээд бас бусад арга хэмжээнүүдтэй ер нь анхаарал дүүдөө машина төр завсарласан байсан. Тэгээ энэ жилээс яг ингээл одоо 2 сарын 1-ээс эхлээл энэ хичээлийн шинжилт тусдал дүүдөө машин маань бол ингээ бужигнаад явах нь байна. Тэгээд яг бас одоо энэ жил 3 дахь жилдээ хийх гэж байгаа бид нэр STEAM-X гэдэг юм олон улсын шинжлэх ухааны фестивалийн загвараар бид нэр зохион байгуулдаг юм бас юм боловсролын нэлээд том арга хэмжээ болдог. Тэгээ энэ жил бас нэлээд цар хүрээгээ өмнөх жилүүдээсээ 2 дахин томруулаад далаацтай хийхээр төлөвлөж байна тийм. Тэгээд мэдээж нөгөө сансрын 7 хоног арга хэмжээ маань намартаа болдог. Тэрнээс гадна бид нэр энэ жил одоо Friendly Makerspace гэдэг одоо улс орон дээр хамарсан юм том нэлээд том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлэх гэж байгаа тийм. За тэр хөтөлбөрийг нэг жаахан дэлгэрүүлээд ингээд. За тэр маань болохоор ер нь бол товчоор бол нэг доктортой хөгжлийн боловсрол дээр суурилсан юм хөтөлбөр. Одоо сургууль болгон дээр одоо бид чинь нэг юм ундааны савч гэдэг юм уу те ингээд зөндөө хог хаягдлууд гардаг те. Тэнгуү тэрийг яг ингээд зарим газар нь англиа тавьсан байдаг ч гэсэн яг үндэ хогийн машин ирээл нийлүүлэл ачаа явуулдаг ч юм уу те. Бид нэр яг дотоодын бас одоо энэ чиглэлийн хуванцар хог хаягдл электрон хог хаягдлыг боловсруулдаг үйлдвэрүүдтэй хамтраад сургууль болгон дээр ингээд тэр хог хаягдлаа англиад хамгийн гол нь тэндээс гарч байгаа яг нэг манай үндсэн одоо ийм арга барил нөх буюу тэргээр хүүхдүүд өөрсдөө ийм сургалтын STEAM сургалтын хэрэглэлтгүүнүүд боловсруулад сургууль болгон дээр одоо нэг тийм одоо Friendly Makerspace гэдэг те хог хаягдлыг одоо цуглуулдаг, ангилдаг. Тэндээсээ дахиад одоо нөгөө recycle хийгээ үйлдвэрүүд рүү явуулдаг. Нөгөө талаас нь upcycle хийгээ хүүхдүүд өөрсдөө сургалтын хэрэглэгдэхүүнийг тэ болгож ашигладаг. За тэгээ дээрээс нь маш энэ дотор чинь оролцооны маш олон үйл ажиллагаанууд явагдах юм тийм. Нэлийн далаацтай юм том яриул их байж байна. Тийм байх шүү те. Ер нь бол яг
энэ үйл ажиллагаа ер нь ерөнхий боловсролын сургуулиудаар ер нь явагдана гэсэн үг үү? Тийм, ерөнхий боловсролын сургуулиудаар. Тэгээ бидний энэ яг хөтөлбөрийнхөө эхний 1-р шатыг бол ер нь орон нутгаас ялангуяа сумдууд дээрээс эхлэхээр төлөвлөж байгаа гэх. Ер нь яг энэ одоо бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн сурагчид яг иймэрхүү аянд бас оролцох их туртай байдаг те, анги хамт олноорооч гэдэг юм уу те. Тэгээд сургалтуудад бас ингээ хамрагдах туртай байдаг. Тэгээд жил бүр тогтсон, төлөвлөсөн ажлаа маш амжилттайгаар хийдэг танай байгууллагын хамт олонд бас их баяр хүргэе. Тэгээд дараагийн хийгдэж байгаа ажлуудад нь амжилт хүсье. Тэгээд дүүдүүр шинжлэх ухааны музейг бол одоо бид бүхэн чинь өргөлжил зориод очиж явах болно. Тэгээд та бүхэн маань бас энэ сонирхолтой үйл ажиллагаануудаа тогтмол сайхан хийж байгаасаа гэж хүсэж байна. Бидний ярилцах цаг бас өндөрлөх төгсөн байна. Төгсгөлд нь бас нэг хамтран ажилтдаг. Ер нь бол аливаа нэг арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллагч байгууллагууд бол маш их байдаг шүү дээ, тэ. Тэгэхээр бас хамтран ажилтдаг байгууллагууд маань одоо бас ямар байгууллагуудын бас дурдхан зүйтэй болоо гэж бодож байна. За бидний ер нь олон үйл ажиллагаан дээр ингээд дэмжлэг болдог маш олон байгууллагууд. За ингээд эхнээс нь урдхан бол маань Unitel Group, Худалдаа хөгжлийн банк гэдэг тэдний үйл заавал дэмжих албагүй шүү дээ, тэ. Гэхдээ нийгмийн хариуцлага үйл ажиллагаа болгон дээр ингээд дэмждэг. За дээрэс нь яг боловсролын ерхий газар, тэгээд хүүхэд гэр бүл хөгжлийн газар бол газрууд манаас ингээд бидний олон үйл ажиллагаан дээр бас дэмжиж хамтарч оролцдог тийм байна. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн зочноор Дүүдүү шинжлэх ухааны музейн захирал Даваа оролцлоо. За хөтөлбөртэй хамтсан үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа ирэх уулзлаа. Тэр баяртай.